Зүнч Ванга 1-р хэсэг. Миний өмнө зүнч мэргэн Вангагийн нууцыг өөрөөр хэлбэл тэнгис далай шиг хэмжээ язгааргүй учир бүтүүлэг ертөнцийг тайлах, дааж давхад бэрх зорилт тулгарчээ. Харин би бол энэ тэнгис далайг туулах ёстой дадлаг дурслаггүй муухан усчин билээ. Юрч чадах болов? Ванга өөрөө ч гэсэн чи ийм ном бичиж болохгүй, үзэгдэж харагдахгүй юмыг яаж бичих юм бэ? Хэмжээ язгааргүй юмыг яаж багцаалах юм бэ? Утга учиргүй юмыг яаж тайлбарлах вэ гэд нэг их сайшаагүй юм. Байгальтгийгээс хүнд заяасан асар их сониуч занал намайг алхам тутамдаа алдаа эндэгдэлтэй учрах амаргүй замд хөтөллөө. Би ямар ч байсан замд гарахаар шийдлээ. Намайг хүрэхэд бэрх энэ зорилгод Ванга гэдэг ер бусын хүнийг хайрлан багтах сэтгэл хөдлөв. Хүн төрлөختний оршин тогтнох бүхий л хугацаанд мэрэгч төлөгч зөнч бишгүй байлаа. Тэд уул мөрөө үлгэр домог дурсамж удтултэйч. Харин Ванга бол манай өнөөгийн хүн билээ. Тэр өнгөрсөн ирээдүйг хол ойр гэхгүй өгүүлж бидний сэтгэл санааны хамаг нууцад нэвтэрч мөн биеийн болон сэтгэл санааны өвчнөөс ангижруулан хайр ертөнцөд зарчиж тэндээс өөрийн сураг чимээг хүргэж ховгон бүхэл бүтэн ард түмний хувь заяаг зөгнөн хэлж байдаг юм. Түүнд амьгүй байгаад гэсэн ойлголт байдаггүй бөгөөд хүрээлэн байгаа бүх юмс түүний төсөөлөөр одоо хэрн хүний таньж мэдээгүй хуулиар амьдарч хөгжиж байгаа нэгдмэл нэгэн цогцооч. Цаг хугацаанд болохоор шинжлэх ухаан Вангагийн ер бусын авиасаа учрыг тайлна гэж найдана. Үүнд Ванга өөрөө ч итгэдэг. Тэрбээр цаг нь болохоор бүх гайхамшгууд аандаа тайлагдах болно. Шинжлэх ухаанд том нээлтүүд хийгдэж манай орчлон ертөнцийн ирээдүйн тухай олон шин зүйлийг нээх болно. Эрдэмтэд энэ бүхнийг нээхэд тус болох маш их зүйлийг эртний ном судруудаас олж түүхийг шинээр ойлгох болно гэдэг юм. Харамсалтай нь Вангагийн гайхамшигтайгаар урдчлан гарч зөгнөн гэлж байсан бүхнийг ойр дотных нь улс болох бид саяхнаас л бичиж тэмдэглэх болсон. Түүний урд нь ярьж хэлж байсан бүхнийг эргэж санахгүй болжээ. Ийм учир шалтгаанаар би Вангагийн хэлсэн бүхнийг бусад ойр дотныхны минь үдсэн сонссон болгоныг яг хэвээр нь болгохыг хичээв. Чихтэй болгон сонсог, ухаантай болгон сэтгэг гэсэн Вангагийн үг миний ураа боллоо. Манай өнөөгийн гайхамшиг. Вангагийн зэ биднээс бага олчир байсан болоод томчуудад ер бусын санагдах түүний зан авирыг ердийн зүйл шиг л үздэг байлаа. Бид хаяал наг зэгч маань гинтхэн царайн цайж дуу хоолой нь хүч орон царай нь өөрчлөгдөж ердийн үед амнаас нь гардаггүй үг хэллэгээр ярихт нь гайхтагсан. Томчууд энэ үед амьсгаа даран чагнадаг байлаа. Дараа нь тэд Ванга хүмүүсийн ирээдүйн хувь заяаг хэлж өгч байна гэж тайлбарлаж өгдөг байв. Намайг 16 таа байхад нэгэн удаа Ванга надтай их хачирхалтайгаар ярьсан юм. Гэвч тэр бол түүний дуу хоолой биш, огт өөр хүнийх байсан юм. Бид чамаа харж байна гэдэл өдрийн турш хийсэн болгоныг минь юу ч орхигдуулгүй тоочв. Би айсандаа хөшчихв. Харин Ванга санаа алдснаа. Онгод намайг одоо л нэг орхилоо гэснээр юу ч болоогүй юм шиг гинтхэн тасарсан яриагаа үргэлжлүүлв. Би түүнээс яагаад миний өдрийн туулж хийсэн ямыг минь тооч болсныг л авлахад Ванга тэр бүхнээ үгүйсэв. Тэгтэн би түүнээс дөрөвхөн сонссон бүхнээ хэлж өгөхөд тэр чин онгодууд. Тэгтээ бага онгодууд. Тэд үргэлж ойр хавьд минь байдаг юм. Гэвч тэдний эцэст болох их онгодууд бий. Тэд миний амаар ярьсныхан дараа миний бие суларч тэр өдөржингөө л тамир тасарчихдаг. Тэднийг үзэх үү? Чамд үзэгдэж магадгүй гэсэн юм. Би ихэд айж хэрэггүй гэж орилж үлээ. Баг зэрэг тайвширсныхаа дараа сониуч зам дийлээд надад юу үзэгдэх вэ гэхэд яг л гэрэлт цохнууд шиг агаарт гэрэлтсэн цэгүүд харагдана гэж Ванга хариулв. Хожим хойно нь Вангаг сайхан зантай байх үед нь янз бүрийн асуулт тавьж ихэнхт нь хариу авсан. Азар тэр бүхнийг тэмдэглэсэн дэвтрүүд үлджээ. Тэднийг нэгтгэхэд Вангагийн чадрын тухай ерөнхий төсөөлөх биеийн байцаалтрахгүй юмтай болов. Түүнийг төсөөлдөө тодорхой хүний нүр царай, юмс үздэггүй гэсэн асуултанд тэгдэг тухай хариу өгсөн юм. Эдгээр үзэгдлүүд нь өнгөрсөн, одоо, ирээдүйн аль үед хамаарч болох вэ? Аль алинд нь хамаарна. Үзэгдлүүд нь ерөнхий юм байх уу эсвэл тодорхой юм байх уу? Ерөнхий ч байж болно, тодорхой ч байж болно. Хүний ирээдүй энэ үед яаж төсөөлөгддөг вэ? Гол үйл явдлууд нь үзэгдэх үү эсвэл кино зураг шиг байх уу? Кино зураг шиг гэвэл дөхөх байх. Бусдын бодлыг уншдаг уу? Тийм ээ. Ямар зайнаас тэр хамаагүй. Гадаадын хүнийг ч адил уу? Тийм ээ. Тодорхой хүн эсвэл тодорхой цаг хугацааны үйл явдлын тухай мэдээлэл авч чадах уу? Нэг үгээр тодорхой асуултанд хариу авч чадах уу?
чадна. Радио нэвтрүүлэг сонсож байхдаа тэр үйл явдлыг нь үздэг үү? Үгүй. Ер нь Ванга радио ховорхон сонсдог. Хэн нэгэн хүнд учрах гай зовлон тэр байтугай үхлийг нь хэлж өгөөд энэ бүхнээс нь зайлуулж болох уу? Үгүй. Хэсэг хүмүүс бүхэл бүтэн хот эсвэл улс орны хувьд ийм байх уу? Үгүй. Хүний амьдрал тухайн хүний занс шанараас шалтгааллах уу? Ер нь амьдралыг өөрчилж болох уу? Үгүй. Хүн болгон өөрийнхөө урьдчилан зорсон төөргөөр явна. Ингэж зөгнөх авиасыг танд гадны ямар нэг хүч өгөө. Тийм. Ямар? Хариулсангүй. Танд тэд яаж мэдэгдэж мэдрэгддэг вэ? Ихэнхдээ дуу хоолойгоор. Тэдний үздэг үү? Үздэг ээ. Хүн өөрийнхөө тусгалыг усанд хардаг шиг л тийм тунгалаг дүрсүүд байдаг. Агаарт гэрэлтдэг зэгүүд бас тэдний илэрлөө. Тийм ээ. Тэд биежиж чадах болов уу? Үгүй. Харилцаа холбоо яаж тогтоодог вэ? Тэдний хүслээр үү? Та өөрийнхөө хүслээр үү? Голцоо тэдний хүслээр. Ямар нэг юмыг тодруулах зорилгоор тэдэнд асуулт тавьдаг уу? Үгүй. Энэ маш бэрх. Тэд их бүрхэг хариулдаг. Тэгвэл энэ нэг талын харилцаа холбоо тэдний хүслээр тогтдог уу? Ихэнхдээ тэгдэг. Ванга, та хүсэн хүнийг яаж үздэг вэ? Ямар нэг дүр төрхөөр үү? Ямар нэг ойлголт төдий юу? Эсвэл өөрөөр үү? Дүрийг нь үзэж дуу хоолойг нь сонсдог. Ингэж харилцаа тогтоох үед өгсөн хүн зөвхөн хариулах уу эсвэл өөрөө асуулт тавьдаг уу? Тэд хариулж чадна, асууж чадна. Хүний мөн чанар өгсөн хойноо хадгалагдах уу? Хадгалагдана. Хүний үхлийг юу гэж үздэг вэ? Үхлийг зөвхөн биеийн хувьд төгсгөл шиг үздэг. Хүн хоёр дахь төрж болох уу? Хариулсангүй. Хүн төрөлхтнийг хөгжлийнхөө тодорхой шатндаа байгаа оюун ухаанд биетүүдийн нийтлэг гэж үзэх юм бол үүнтэй зэрэгцэн илүү дээд хөгжилтэй оюун ухаан зэрэгцэн оршдог гэж үзэж болох уу? Болно. Энэ өндөр дээд оюун ухааны үндэс нь хаана байна вэ? Сансарт уу? Газар дээр байсан эртний соёл иргэншилт үү? Манай гаргийн ирээдүйд үү? Сансарт байна. Газар дэлхийд манахаас өөр том соёл иргэншлүүд байсан уу? Байсан. Хэд хичнээн байсан бэ? Хариулсангүй. Манай өнөөгийн соёл иргэншлийг хүүхдийн оюун ухаантай зөвлөөлж болох нэ? Тэгэлгүй яах вэ? Орчлонд манай соёл иргэншилтэй хөгжлийнхөө адил шатанд яваа оюун ухаан байдаг уу? Хариулсангүй. Өөр соёл иргэншлийн төлөөлөгчтэй уулзах болов? Уулзнаа. Манай дэлхийн агаар мандалд нисдэг тавгууд байна уу? Байна. Тэд хаанаас ирв? Тэдний хэлээр вамфим ямар ч гэсэн түүнд ингэж сонсогдчихэ. Гаригаас. Энэ газраас 3 дахь гариг. Өөр юм нэмж хэлж чадсангүй. Вангагийн хамгийн анх үдсэн хүн нь худгийн дэргэд өөртөө ярилцсан морьт юм. Хожим нь тэр морьтон Ванга чи зүнч мэрэгэн болно гэж хэлээд дайн болоход өгсөн ба амьд үлдсэн хүмүүсийн аль алинд нь ирээдүйн хувь заяаг нь хэлж өгч байх юм сануулжээ. Тэгээд ч харийн булан эзлээс газар дор орж нуугдсан тэр морьтны тухай домог тархсан. Энэ нутагт Ванга бараг 30 жил нутаглаж байна. Вангагаас та энд нутагладгийн учир юу юм бэ гэж асуухад би энд тодорхой цаг хугацаанд байх ёстой. Энэ газар нутаг онцгой юм. Би эндээс л хүч авч сэнэглэгддэг гэж болно. Хизээ ч энэ нутагт аимшигт гал дүрлэлж байсан юм. Энэ сүндэрлэж байгаа нурууч их нууц агуулдаг. Чухам энэ нутгаар л шувууны зам өнгөрдөг. Өмнгийг зорьсон эсвэл умрыг зорин ирэх шувууд сүрэг сүргээр л өнгөрдөг. Гэвч тэд чухам яагаад энэ цуглдгийг мэдэхгүй юм гэж 1988 онд Ванга ярьсан юм. Тэгтээ бас намайг энд тавьсан юм. Над дээр ирж буй хүмүүс цөмөл төөрөлдөж бодилсон ус. Би тэдэнд жиг зүгийг нь зааж өгөх ёстой. Зарим нь зөв замаа олдог, зарим нь үгүй. Би төөрч цөхөрсөн хүнд гар сунгаж замыг нь заадаг гэсэн. Ванга биднийг асар том мэлхмий харж байдаг. Юу ч хийсэн тэр харцнаас нь мултардаггүй гэсэн юм. Юм хүссэн болгоноо хийж болно гэж бүү бод. Хинч хизээш тэр харцнаас зайлахгүй гэж үлээ. Түүнийг юугаарч гайхуулж сонирхуулж чадахгүй болсон болохоор ямар ч бэлэгсэлт өгсөн сэтгэл нь хөдөлж тогтолдоггүй. Ванга хараагүй сохор боловч бидний үзэж мэдээгүй юмыг олж үзэж байдаг. Ванга ямар ч хүний амьдралыг өгүүлж чадна. Тэр ямар ч хулгай зэлгийг ядаж зөөх юмгүй илчлэнэ. Нэгэн удаа хэдэн залуу нийлж үнтэй зайтай бурхны өргүүдийг хулгайлжээ. Тэд сэргээн засварлах ажил эрхэлж байсан тул сүм хийдийн эд юмсыг хулгайлах болцоотой байж. Ванга тэднийг дорн илрүүлж хулгайг хэрхэн яаж үйлдсэнийг нь мөрдөгчдөд нэгд нэгэнгүү хэлж өгсөн юм.
Тэрбээр хулгай хийгчид маш муу хүмүүс бөгөөд нүглэн нүдэрээ гарна гэж хэлж байсансан. Бас нэг удаа бидний эртний танил нэгэн настайвтар хүн ядарсан цагтаа хэрэглэх гэж хадгалж байсан 15 алтан зоосоо алдчихсаа гэсээр орж ирэв. Үнэн хэрэгтээ түүнийг ачнаар нь дэрэн доороос нь олоод авчихсан юм байж. Мань хүн алтаа алдснаа мэдмэгцээл тэр өдөр нь орж ирсэн хөрчөөгөө сэрдэж шүүхтжээ. Маргааш өдөр нь ямар ч гэсэн зөв бурууга Вангагаас лавлахаар шийджээ. Ванга, чи яах гэж мөрөөрөө яваа хүнтэй заргалтаа бай. Тэр чинь хулгайч биш шүү гэд алдсан юмаа хаанаас ирэх хэрэгтэйг нь зааж өгчээ. Нөгөө хүн маань дараа өдөр нь хар үүрээр гүйж ирж Вангагийн өмнө өвдөг сөгдөн. Ванга минь намайг нүгэлт хар шившгээс аварсанд чинь баярлалаа. Манай хөрш бит хоёр нялх цагаасаа найзалс нөхөрлөж ирсэн улс гэж байсан юм. Ванга үргэлжил хэрв би үтсэн мэдсэн бүхнээ хүмүүст хэлчих юм бол тэд энэ ертөнцийг бошгохон орхихын түүс болно доо гэдэг юм. Тэр салд сарнж байгаа гэр бүлийг эвлүүлэх гэж байдгаар алмэрэж, хууртагдаж, мэхлэгдэж хохирсон гэж үзэж байгаа хүмүүсийг хинээс ч илүү ойлгож мэдэрдэг юм да. Тэр хүн бүхнийг төвчээртэй сонсож, хэн нэгнийг ичиж зовно, сэтгэл дундууруулна гэж айхгүйгээр жинтэй үгээ хэлж байдаг. Заримдаа Вангагийн сохор нүд нь нээгдэж, ямар нэгэн имийг дагуулan ажиж өөрийн дотоод сэтгэлийн харцаар харж байна уу да гэмээр ширтснэ. Нүдэ андаг. Хоёулахнаа сууж элдвээ юм ярьж суутал гинтхэн унтчихын ч бий. Нэг удаа гард ор байсан номыг зугаа болгон уншиж өгч байтал эхний хуудас дуусаагүй байтал унтаад өгөв. Би түүнийг нь ажиглаад уншихаа байтал Ванга маань цааш нь үргэлжлүүл гэдэг юм байна. Хэдэн хуудас уншаад байтал бүрэн сэрж сайхан бичиж гэхдээ цөм бодол би энэ номонд гарч байгаа тэр эртний үед нь очоод ирлээ. Энд бичснээс огт өөр юм байна гэсэн юм. Тэр ном түүхийн сэдвтэй ном байсан юм л та. Тэр цэцгийн хажууд суухдаа зарим үед ямар нэг юм чагнах мэт байдалтай байдаг бөгөөд нэгэн удаад энэ цэцэг надад юу гэж хэлснийг чи мэддэг ч болоосоо. Би хүмүүсийн сэтгэл санааг ангааж чадсан шүү. Үүнийг хүмүүст хэлээч гэж байх юм гэсэнсэн. Гэвч Ванга энэ бүхнийг хэрхэн үзэж мэддэг байна вэ? Түүний мэдрэхүй төсөөлийн зарчим нь ямар юм бэ? Ванга, над дээр хэн нэгэн хүн ирэхэд тархинд минь цонх нээгдэх шиг л болж тэр цонхоор нь уг хүний амьдрал кино зураг адил жирэлзэн өнгөрөөд дээрээс дуу хоолой сонсогдож юу хэлж өгөх ёстойг минь заадаг гэсэн юм. Ванга гарч орж буй хүмүүст жир амьдралын наадсахын зөвлөгөө өгөхөөс ч уцдаггүй. Манай нэг найз эмэгтэй ирээд хөршүүд их ажилгүй замбраагүй гайхан муулж гарлаа. Харин түүний унтлагын өрөөний хөшгөн унччихсан нөхрийнх нь оймос багаж хэрэгслийнх нь хайрцагт чихээстэй байгаа зэрэг нь харагдаад байв. Тэгэхээр нь би түүнд чи ч гэсэн хүн гэлтгүй өөрийгөө хичээгээд гэрт нь үтсэн болгоноо хэлж өгтөл их хичүүлээ гэж Ванга хуучилсан юм. Вангагийн ярьсан өөр нэг тохиолдол нь цол хэрэгэмтэй шинжлэх ухааны ажилтан өндөр боловсралтай эмэгтэй ирлээ. Би түүнд хэрв чи шүлж хийж чадахгүй юм бол шинжлэх ухааны чинь хэрэг юу илээ? Чи баг юм мэдгүйгээр яаж их юм мэдэх хүн бэ? Чи чинь бас эхнэр хүн. Чамд хинт ч ялзаах ёсгүй. Эхнэр хүний үүрэг гэж би гэж хэлээд гаргасан да. Вангагийн өдөр тутмын амьдралд ийм зөндөө гардгаас тэр болгоныг тоочхыг хязгаарлаа. 1979 онд зөвлөлтийн нэрд гарсан жүжигчин Вячеслав Тихонов ирсэн юм. Зүнч маань тэр удаа дүүдээ. Зочин маань гадаа жаахан хүлээг түүнийг хүлээж авахыг зөвшөөрсөн тохио ирэх ёстой гэжээ. Тихоновыг басга давмагц. Чи яагаад нөхрийнхөө захаасыг биелүүлсэнгүй вэ? Тэр чинь Юрий Гагарин байж сүүлчийнхээ нислэгт явахын өмнө чам дээр ирж салах ёс гүйцэтгэхтэй. Дэлгүүрээр орох цаг алга. Тэгэхээр чи сэрүүлэгтэй цаг худалдаж аваад намайг худалдаа авч өгсөн юм гэж бодож яваарай. Тэр цаг миний дурсгал болог гэж хэлсэн юм байна гэхдээ жүжигчин маш их балмагдаж дотор нь эвгүргсэн юм. Дараа нь тэр үнэхээр тэгсэн бөгөөд Гагариныг үхэлтэй холбогдсон өөмд сандарсандаа цаг худалдаж авахыг ортоос мартснаа хүлээсэн. Тэгэхэд Ванга Юрий Гагарин үхээгүйг та нар цөмөөрөө мэдэх ёстой. Түүнийг аваад явцгаачихсан хэрэг гэчгээд учир утгыг нь тайлбарлахаас эрс татгалцсан юм. Нэг жолооч Ванга биднийг Роженскийн сүм хүргэж өгөөд ирэх замд Ванга чи 5 сарын 15-нд ямар ч чухал ажилтай бай хамаагүй надтай ирж уулзаарай гэж түүнд хэлсэн. Яг энэ өдөр жолоочийн нэг нөхөр нь байшингийнхаа материалыг буулгаж өгөхийг гуйсан байна. Тэр залуу ихтэй Вангад ирж 17 наснаас очиж чадахгүй болтой гэж байжээ.
Гэвч яг энэ өдрөө л тэр залуу галт тэргэнд дайруулсан юм. Чухам яагаад ингэснийг хэн ч мэдэхгүй. Сэргийлэх торомс нь гацснаас жолооч амь өргөдөжээ гэдэг. Ванга энэ бүхнийг урдчлан хараад сэргийлэх гэсэн боловч шатаагүй. Олон жил Австрид суусан болгар хүн ирж ажил амьдрал нь өөдрөг сайн байгаа тухайгаа яриад болгар орноо л үргэлж санагалзаж сэтгэл санаа нь их орноо өгүүлж байдгийг ярьсан юм. Тэр хилийн чандад орсон суудаг болгарчуудын ордон барихад их мөнгө хандивлаж суур тавих баяр ёслолд нь оролцохоор иржээ. Ванга түүнд ёслол эхлэхийн өмнө хуучин заншлаар дахил болгож хураг гаргах ёстой. Энэ хургийг чи худалдаж авах хэрэгтэй юм байна гэжээ. Энэ ёслолын үеэр тэр хүнд хүндэтгэл үзүүлж анхны шав тавьсны дараахан нөгөө хүн маань өөд болсон. Вангагийн хэлснээр хураг худалдаж аваагүй бөгөөд Ванга түүнийг өөрөө тагтал нь олж эх орондоо үрдүүлдэх юм гэдгийг мэдж байсан бизээ. Ванга нэг бус удаа би энэ гаргийн цус орсож байгалийн гамшигт нэрвэгдэн ядуурч завжгүй зэгүүдэд байдаг. Та нарыг шөнөөр унтаж байхад би хүн төрөлхтний амьдралын хуудсуудыг эргүүлж бүх хүмүүсийн инлэл зовлон хуваалцсан суудаг гэж хэлдэг. Любкагийн ярьсан нэг тохиолдлыг сонирхуулбал Софигоос 2 бүсгүйтэй эрүүлчийн эрг үргэлжийн хөөр баясал дүүрэн толгой дөгөр явдаг нэг хүн ирлээ. Би түүнийг хараад хэдийн ирээ насны хүн бэ гэдгийг төсөөлж чадсангүй. Эвгүй байсан ч аргагүй дэд асуучихв. Нөгөө хүн маань инээж дэлхийн 1-р дайны үед офицер байснаа хэлээд насыг нь таахыг хүсв. Би ч бүр гайхаад тийм насны хүн ийм залуухан харагдах ёсгүй гэв. Нөгөөх маань үнэхээр ийм байгаа юм гээд насан туршаа өөрийгөө л болгож ирсэн. Бусдад санаа тавьж яваагүй хойштож тавихгүй гэдэл сайрхаж гарав. Энэ үед чимээгүйхэн сонсож суусан Ванга хөлөө дэвсэж за болж гихт нь ямар учиртайг нь бид ойлгосонгүй. Тэр хүн явахынхаа өмнө галзуухнаас ч үнэртэж буй хоолны чинь үнэр бага насыг минь санагдуулчихлаа байна. Хоолноос чинь идээд явъя гэд хоолыг маань магтан байж идээд яваад агав. 3 хоногийн дараа нөгөө хүнийг нас барсныг дуулсан юм. Болжээ гэдг нь ийм утгатай байсан юм билээ. Эмч мэрэгчлээ дүү Анна маань Вангагийн авяасыг ангаах ухаан удаан хугацаагаар үгүйсгэсэн юм. Хэдхэн жилийн өмнө ангаах ухааныхан түүнийг ирж байгаа хүмүүсийн тухай өөрийн туршуулуудаар янз бүрийн мэдээ цуглуулад хүмүүсийн тарих толгойг эргүүлж байгаа залт хуурамчтгээд гэлцдэг байлаа. Хөршийн маань хүүхдүүд намайг мэрэгч төлөгчийн зээ охин гэж шоолдог байсан үесэн. Гэвч хожим нь нөхцөл байдал арай өөрөөр иргсэн. Хүмүүс бид бүхнийг тайлбарлаж хараахан чадахгүй нэгэн чухал учир битүүлэг юм байгааг ойлгоцгоож Вангад арай өөрөөр хандах болсон юм. Доктор Георги Лосанова түүний групп шинжлэх ухааны үндэслэл бүхий цогц судалгааны ажиллаж эхэлжээ. Тэд маш их баримт мэдээ цуглуулж олон мянган тохиолдлыг тодорхойлоод байна. Миний хувьд эмч хүний ёсоор энэ бүхэнд арай өөрөөр хандах ёстой ч гэсэн Вангагийн тавьж байгаа онош эмчилгээний хаан ч хүрэхгүй гэдгээ хүлээхээс өөр аргагүй. Ангаа ухааны ямар нэг мэдлэггүй хэрнэ энэ бүхнийг хэрхэн яаж үзэж мэдхийг ойлгохгүй байгаа юм. Тэгэхээр Ванга шинжлэх ухааны танин мэдхүү өмнө маш том асуултын тэмдэг тавиад байгаа бөгөөд үүнд нь хариулт өгөх ёстой болоод байгаа. Бид манай оронд ийм 90 булсын хүн байгаагаар бахархаж учир шалтгааныг судлахад бүх чармаалтаа зориулах хэрэгтэй гэж ярьсан юм. Би хүмүүсийн төлөө амьдардаг. Петрич хот дахь Вангагийн байшинд хүмүүсийн хөл тасардаггүй. Петрич ихэнч энд жижиг байшингийн гадна үргэлж цуглах хүмүүст дасч орхиод цөөхөн хүн л энэ хотын хувьд Ванга ямар үнцэнтэй хүн болохыг төсөөлж буй бизээ. Ванга 1911 оны 1-р сарын 31-нд Струмицэд Югослав ядуу тариачны гэрүүлд төржээ. Тэр эцгээс тэсвэр хатуужил чигч шудрах зан, ядуу дороог өрөвдөн хайрлах сэтгэлийг, ихээс хөвгөлтэй зан, дэг журам, цэвэр цэнцгэрийг эрхэмлдэг зан гүйлжээ. Тосгоны эмэгтэйчүүдээс эмэг их нь аж ахуйндоо нэр хайрлахыг гуйхад тэр нутагт их дэлгэрсэн Вангелия буюу сайн мэдээ түгээгч гэсэн нэрийг өгчээ. Вангагийн бага нас өлсгөлэн ядууралтанд өнгөрчээ. Түүнийг 12 настай байхад нь хүчтэй шуурга дэгдэж, зулцган модтыг үндсээр нь булгалан гэртээ ирж авсан Вангаг 2 км-ийн цаана аваачч хайсан байна. Түүнийг элс чулуун мөчрөөр дүүрсэн нүхэнд байхад нь олж авахд айсандаа бараг ухаан алдаж, элсээр дүүрчихсэн нүдэ нээж чадахгүй байв. Үүнээс хойш Вангагийн нүд засал авсангүй байсаар сохоржээ.
40-од оны ихээр хүнд өвчлөөд эдгэрч байсан Любкатагаа өдөр бүр худаг явж ус барьдаг байсан Ванга нэгэн удаад худгийн дэрэгдэх чулуун дээр суудгаараа сууж байсан. Орчин тойрны юмсаас холбоо тасар уугэлтэй Любкагийнхаа хэлсэн ярьсанд хариуч үгүй удаан суухад дүү Любка найсандаа ойлгоход гинт сэрэг шиг болж энд айгаад байх юмгүй. Би нэг хүнтэй л хэсэг ярилцлаа. Тэр морьтой хүн худгаас морио услахаар ирчээ. Би тэр хүнд чамааг үзэхгүй байгаа учраас зай тавьж өгөхгүй байгаа юм. Бити уурлаарай. Харин тэр морьтон худгийн орчин ургадаг жижиг цагаан ургамлыг оддын өвс гэдэг юм гээд олон өвчнөд сайн гэлээ. Любка орчин тойрноо харж сая л эргэн тойронд элбэг ургасан цагаан цэцгүүдийг анзаарчээ. Любка өнөөхөр нь урд хожиж үздээгүү ямар гэж ургамал байсныг мэддэггүй бөгөөд тэр нутагт хинч тийм нэртэй ургамал байдгийг мэддэггүй байна. Гэвч тэгэхэд Любка хажуугаар нь морьтой хүн бүүхэл шууч нисэж өнгөрөөгүй. Тэр талд хоёулахнаа байсан учраас ихэд айжээ. Вангата ярддаг хин юун хүн байва. Төгшүүр дүүрэн 1940 он өнгөрлөө. 1941 он ихээр ийм нэг юм болжээ. Тэр өндөр нуруутай шаргал үстэй ер босын сайхан эр байв. Тэр эртний баатар эрийн хуйг дуулахтай. Хуйг дуулган сарны гэрэлд гялбалцсан морин газар цавчилж цагаан сүлээ шарвна. Вангагийн гэрийн үүдэнд зогсож мориноосоо буугаад харанхуй өрөөнд орж ирэхтэн гэрэл цацарч өдөр шиг л саруухан болов. Тэр Ванга руу хандаж удахгүй ертөнц өрөөж олон хүн өргөдөх болно. Чиндээ байж үгсэнд нь ч амьтад нь ч хувь заяаг нь хэлж өгч бай. Айх хэрэггүй. Би өргөлж хажууд чинь байж юу хэлж өгөх ёстойг чамд сануулж байна гэжээ. Любка Вангагийн салган жичирхээс нь олж сэржээ. Тэр орон дээр өндийд суугаад их чигээ бөмбөгөнтөл жичир цуухыг харав. Любка чи саяны үнийг харуу гэхт нь юун хүн хэдэн цаг болоод байгааг мэдж байна уу чи? Чам дахиад л элдвэн юм зөвлөгдөө үз гэж Любка хариулжээ. Мэдхгүй дээ. Магадгүй зүудж байж болох юм. Гэхдээ их хачин зүуд байлаа. Вангагийн төгшөөр Любкад чалдаж хоёулаа цурам хийсэнгүй хонсон байна. Дараах нь нэмцүүд тосгонд орж ирэхэд хөршүүд нь хамаг юмаа орхиод дөрвөж Любка Ванга хоёр л үлджээ. 2 хоногийн дараа тэд тосгондоо эргэж ирмэгцээл эгчдүү хоёрыг юу алсныг үзэхээр гүйж ирцгээгээд орж ис чадан үүдэн дээр нь оролдожээ. Ванга маш их өөрчлөгдөж танигдахын аргагүй болсон байлаа. Ванга жижигхэн тасалгааныхаа болон дасаасан дэнгийн гэрэл зогсоод намуухан шийдмэг хүчтэй хоолоогоор яриад л байв. Тэр маш туранхайч сэтгэл хөөрч догтлсон харагдав. Дүүний амнаас өөр хүний дуу хоолой сонсдон дайн болчвоо газар орон үйл явдлыг яг тоочж цэрэгт татагдсан ирсээс хэн амьд мэнд эргэж ирэх хэнд нь гай зовлон учрахыг ярьсаар л байлаа. Зөнчийн тухай яриа хотоор түргэнд тархаж тэдний хашаанд хүмүүс овоорох болов. Түүний зөнгийн анхны бүртгэгдсэн тохиолдол нь хөршинд нь болсон явдал юм. Хөрш Милан Вартяновын эхнэр нөхрөөс нь сураг тасарч 4 хүүхэд нь өнчин хоцрорлоо гэж ойлгоход Ванга түүнд гинт битгий уйл хараад хоолоо бэлт. Милан ч энэ орой дотор хувцастайгаа ирнэ. Тэр одоо хотоос холгүйхэн нуугдж байгаа нь харагдаж байна гэсэн юм байжээ. Тэр эмэгтэй хэдий Вангаг өөрийг нь өрөвдөгтөө ингэж ярьж байна гэж бодсон ч харж хоол хийгээд шүн дунд болтол харснаа. Вангад итгэсэн өөрийнхөө гин занг зэмлэж унтахаар хөвтжээ. Удалгүй цонх зөөлөн тогших чимээ гарч сэржээ. Болгоомжтойхон цонхоор хараад золтой л ухаалдаж унаагүй байна. Хашаанд Милан үнэхээр дотор хувцастайгаа зогсож байжээ. Тэр олдсноос оргож гэртээ эргэж иртлээ удаан хугацаагаар нуугдсаар явжээ. Нөгөө эмэгтэй өглөөч бослогүй гүйж ирж хаалгыг нь цохин Ванга Милан эргэж ирсэн шүү гэж хашгичж байлаа. Вангагийн энэ гайхамшигт авиас түүн дээр ирж очигч хүмүүсийн амьдралын бүх талыг хамардаг. Тэр янз бүрийн өвчнийг ангаадаг гэж алдарсан бөгөөд үндсэн юм тан өвс ургамал байдаг юм. Үүнд ч гайх зүйлгүй. Хүн олон мянган жилийн турш өвс ногоогоор л өвчнөө ангааж иржээ. Хачирхалтай нь гэвэл өвс ургамлаар эм там баригчдыг эмчилгээний бос эсвэл хоорондоо харшдаг гэж үздэг хамгийн энгийн өвс ургамлыг хамгийн энгийнээр хэрэглэхийг зааж өгдгөөрөө их гайхуулдаг. Үүнийх нь үр дүнч гайхалтай байдаг л та. Жишээлхэд мэдрэлийн өвчтэй нэг эмэгтэйг ойрхон урсдаг голын эргээс өвс дүүлгэж хамтлуулаад толгойг нь шавшуулж эдгэж ойжулээ. Тэр эмэгтэй эдгэж 80 хүртлээр амьдарч үр ач нараа баярлуулж авсан да. Ванга өдөр шөнөгүй байшинг нь хүрээдэн ээлжээ хүлээх мянган хүнийг хүлээн авч дийлхэ болоод улсаас тусламж гуйсан юм.
Түүнийг 1967 оны 10 дугаар сарын 3-наас улсын албанд оруулсан. Энэ нь Вангатаа орж уулзах хүмүүсийг жоромлож дугаарлан Вангагийн гэр орныг янзалж өөрийг нь асарч тордож байх хүмүүс гаргаж өгсөн хэрэг л дээ. Тэдний хувьд би бол дэлгээтэй өвд хаалга. Вангагийн хамгийн гайхалтай байсан нь ирж буй хүмүүсийн өгсөн төрөл төрөсөд танилуудтай холбоо тогтоож чаддаг явдал юм. 1983 онд нэг театрын найруулагчтай ярьсан ярианаас нь төлөвлөлбөл би чамд хүний бие өгснийхээ дараа амьд биет бүхэн шиг л задарч өгөө болдог гэсэндээ. Гэвч би сэтгэлийн хэсэг үүнийг юу ч гэдэг юм бэ бөөмөд үлддэг. Та нар ахин дөрөх тухай ярих юм. Үүнийг юу гэдэг юм бэ мэдэхгүй. Гэвч хүнээс үлдэж байгаа тэр юм илүү дээд шатанд хүрэх гэж үргэлж хөгжиж байдаг. Жишээлхэд хэлэх юм бол эрдэм номгүй өгөхөд дараа нь ахиж өгөхдөө сурагч байх. Дараа нь оюутан болох, үүний дараа эрдэмтэн буюу илүү дээд шат эзлэх маягаар үүнийг л илүү дээд гээд байгаа юм. Энд чинь амин сүнс шүү дээ гэсэн юм. Тэр өхлийг зөвхөн биеийн хувьд төгсгөл гэж үздэг бөгөөд түүний бодлоор хувь хүнгээд өгснийхээ дараа ч хадгалагдан үлддэг юм байна. Нэг удаа ирсэн хүн Вангагаас яагаад нас барсан ихийнхэн тухай яриад байгааг асууж өөрөө энд түүнийг дагуулж ирсэн үү гэхтэн түүнийг чи авчираагүй. Би бол тэдний хувьд дэлгээтэй үүд хаалга учраас тэд өөрсдөө ирдэг юм. Над дээр хүн ирэхэд түүний өгсөн төрөл төрөстөн цуглаад надаар дамжуулан асууж лавлцгааж эсвэл хариулж байдаг юм. Би тэгээд тэднээс сонссон бүхнээ амьтад нь дамжуулдаг. Нэг бүсгүй ирэхэд нь чи нас барсан ихийнхээ зүүн гуйн дээрх сорвийг санаж байна уу гэж шууд асуусанд тэр бүсгүй санаж байна гэсэн юм. Тэгээд яаж намайг энэ тухай мэдв гэж асуулаа. Үүнд гайх юмгүй. Талигч өмнө маань байсан хэрэг. Энэ бол хөгжилтэй цэнхэр нүдэн залуухан бүсгүй байлаа. Тэр хормоогоос хөөд сорвоо үзүүлж миний унахтаа олсон энэ сорвийг санаж байна уу? Асуугаач гэсэн юм. Дараа нь талигч Магдаленад түүний бас нэгэн охинд орчуулгын газар руу өөрлөө нь очиж өвчтөе өвдгөө бүр зовоо гэж хэлхийг гуйсан. Ирсэн бүсгүйч дүүн хиймэл өвдөгний нүдтэй бөгөөд явхад нь их өвчтөе байдаг гэж баталсан юм. Дараа нь талигч хэдэн жилийн өмнө хүү маань унж толгоогоо хаглаад тэр нэг өвчтөе байдаг юм байна гэхэд ирсэн бүсгүйч тийм гээд дүүн толгоодоо хавтартай болсныг мис засал хийсэн гэлээ. Би тэгтэн ахиад нэг мис засал хийлгэж болох юм. Яг өөрсдөө тайтгаруулж гомдлоо барж байгаа хэрэг шүү. Үр дүн гарахгүй. Дүүч нь утахгүй үхэн гэсэн. Үнэхээр ч тэгсэндээ хөөрхий гэж хуучилсан юм. Испанийн профессор Вангад нас барсан их нь ядуу дорой амьдралтай байсан ч өөрт нь хичнээн санаа тавьдаг байсан тухай ярихад тасалж чамд яг юу болсныг хэлж өгье. Үххийнхээ өмнөхөн надад чамд үлдээх юм. Энэ үе уламжилж ирсэн бэлцэгнээс өөр юу ч алга. Нэгэнд чи цор ганцаар үлдэж байгаа болохоор энэ л чамд амьдралд чинь тусалж байх болно гэсэн юм байна гэхэд нөгөө Испани хүн гайхаж үнэхээр тэгсэн гэж батлав. Ванга за тийм байдаг байж. Бөгжөө тэгээд яасан бэ гэхэд зочин хотын гадна гарч амарч явхдаа бөгжөө гол дунгаад олоогүйгээ хэлэхтэн. Яаж байгаа чинь тэр вэ? Чи ихтэйгээ холбоогоо бүрэн тасалсан байна гэж дуу алдсан юм. Санаа зовсон эрдэмтэн бөгжийг хайснаас хойш үйлс нь бүтэл муутай болсон шиг санагдах болсон ч энэ бүхнийг материалист эрдэмтний хувьд толгооноосоо үлдэн хөөдөг байжээ. Ванга цэцгсийн тухай ярилцах дуртай төдийгүй тэднийг амьд амтан гэж үздэг. Тэр өглөө эрт босч Петерч дэх байшингийнхаа өмнөх цэцгийн хүлэмжийг тойрч цэцэг болгоны хажууд зогсож услан элбэж таалж ямар нэг юм шивнэж зогсдог. Цэцэгс дуунд маш их юм ярьдаг гэдэг үлээ. Энэ тухайд ч тайлбарлахын аргагүй юм их болдог. Хэрэв ойр дотны хүн өгсөн даруй Ванга дээр очих юм бол саяны үхэлтэй Ванга шүргээд уугэлтэй болж би энэ муудан ухаан алтханч би. Энэ үед та нар яагаад савтай цэцэг авчирсангүй вэ? Та нарын өөрөө ирэхгүй авчирдаг үхсэн хүний тухай мэдээ чинь цэцэгсэд шингэж намайг энэ байдлаас авардаг юм гэдэг. Ванга цэцгийн баглаанд дургүй. Эн чинь одоо хүүхдийн тасалсан гарнуудаас ялгаа юу байх вэ? Цэцэг амьд байх ёстой гэж давтан өгүүлдэг. Нэг өглөө Ванга дүүгээ гаргаад гадаа хүлээж буй улсаас нэг эмэгтэйг оруулж ирэхийг гуйгаад нэрийг хэлж Софид цэцэгснээр ажилдаг юм шүүгээ явжээ. Гадаа цэцэгчин байгааг яаж мэдв гэж асуухт нь энэ Сэрэшкүүд над сануулсан юм. Хүүгийнхээ тухай мэдхээр иржээ. Түүнийг дууд гэсэн тохиолдол гарчээ. Энтгэхээс ирсэн нэрт Орос сураач Святослав Рерихтэй өвс цэцгийн тухай ер нь л ургамлын тухай ярьж байснаа.
өв сургамлын тухай асуухтана. Энэ тухай ярих юм их бий. ертөнцийн өв сургамлаас эхэлсэн өв сургамлаар дуусах юм. Гэхдээ аль ч орны ургамал тэнд л амьдардаг болсон хангаадаг. Тэгэхээр хэн бүхэн өөрсдийнхөө л ургамлаар эмчлэгдэх заяатай юм гэсэн бэлээ. Үргэлжлэл бий.